Орчлууд шинэ манлайлагч телевизийн зорилттой төслийн маань хамт олон Монгол улсынхаа 21 аймаг 408 зохиост олон зуун сумдаар орж ажиллалаа. Хэдхэн хоногийн өмнө бас эх орныхоо хоймор нутаг болсон Хөвсгөл далай мандал дээрээсээ бид хөлөг онгоц хөлөглөн төслийнхаа тухай, төслийн албан ёсоор хэлсэн тухай үзэгч түмэндээ мэдээлэл хүргэж байсан бол за яг одоо бол өмнгийн цэнхэр говьосоо энэ элсэн далайн хөлөг онгоц болсон энэ сүрлэг сайхан амтны зоон дээрээс төслөө эхлүүлж байна. Миний хувьд их баяртай. Тэмээн дээрээс нараа ойрхон гэдэг чинь хэр үнэн байна? Үнэн байна. Тийм. Яргагүй цагаан хямартай амтанда тийм ээ. Тэгэхээр бид түрүү хэлсэн эх орныхон 408 зохиос 21 аймаг бүх сумдад энэ одоо төслөө хэрэгжүүлж байгаа. Дээрээс нь бас хэлийн чандад ажиллаж амьдарч байгаа, сурч боловсрч байгаа одоо олон сайхан залуучууд маань ч гэсэн манай төсөл идэвхтэй хамрагдаж оролцож байна. Тэд маань бас одоо шин санаачлалуудыг гаргаж байна. Хамгийн гол нь одоо байга суугаа орон газраа нутаг орноо хэрхэн хөгжүүлж болох тухай шүүмжлэх биш. Гол нь ажил хэрэг санаачлалуудыг гаргаж байгаа нь хамгийн чухал байна. Үргэлж өөрөө дотроо нэг шин санаа, эерэг бодол тээж явдаг. Тэгээд тэр бүхнийг бас бид олж илрүүлээ. Сум орон нутгийнхаа хөгжилд, за цаашлаад улс орныхоо хөгжилд өөрөө ер нь ямар оролцоотой байх ёстой гэдгийг залуу хүний одоо санаа бодлыг гаргах зорилгоор манай сурчлах хэсгүүд ажилласан. Тэгээ ер нь бол одоо бид нар ингээд говь, тал, хангай, хээр, байцад нурууд, шав хориглууд, далайж, дорндын тал гэдэг олон сайхан газруудаар явж иргэдтэйгээ гайдангой одоо залуучуудтайгаа уулзлаа. Тэдний маань хүсэл санаанд бол нийтлэг нэгэн онцлог байна. Энэ нь яаж одоо нутаг орноо хөгжүүлэх үү? Яаж Монгол улсаа улам хүчрэхэг дэлхийн түвшинд одоо өрсөлдөх чадвартай улс гүрэн болох вэ гэдэг энэ л одоо асуудлуудыг тавьж байгаа. Энэ сайхан байгалийн онгон дагшин үзэгдэл бидэнд мянган жил өвлүүлж өгсөн өвөг дээдсийн маань халуун ам одоо бүлээн цусаараа өвлүүлж өгсөн эртний төвхтэй энэ Монгол улсаа бид яаж хөгжүүлэх вэ гэдэг энэ одоо бодлого зорилгод залуучууд маань өөрсдийнх нь гэсэн үгийг хэлж яа харахгүй одоо үндсэн хуулиар одоо хүлээсэн эрхээ эдэлж байгаа. Хамгийн гол нь одоо Монгол улс яаж хүчтэй байх вэ? Яаж одоо өрсөлдөх чадвартай байх вэ гэдэг дээр залуучууд маань үзэл бодлоо илэрхийлж байгаа. Тэм учраас манай төслийн үрээ бас шин санаа залуусын оролцоо гэсэн байгаа. Яг энд бас нэг зүйл санаанд бууж ин л да. Нөгөө залуу хүний оролцоо гэдгийг чухам юу гэж ойлгох юм бэ гэж би олон залуучуудаас асууж явлаа. Тэгээ би өөрөө бол залуучуудын оролцоо гэдгийг юу гэж ойлгодог вэ гэхээр шүүмжлээд ах биш. Одоо яг олж харж байгаа зөв гарцаа яаж хэрэгжүүлэх юм? За тэрийгээ өөрөө илэрхийлээд хэрэгжүүлэлт нь өөрөө гар бие оролцохыг одоо яг бодиттой оролцоо гэж ойлгох одоо тэгээд эх орныхоо 408 зохисд хурц ажиллаж олон мянган залуучуудтай уулзах явхад бол энэ яа харахгүй батлагдчихэж байна л да. Тий одоо ерөөсө шүүмжлэх биш шийдэлд хамтдаа хариултыг олё гэдэг нь бол бидний одоо нэвтрүүлгийн гол зорилго байна. Энэ Өмнөг аймгийн Номгон сумд ирэхэд бас нэг онцлог байна. Сая бас Монгол Улсын ерөнхийлөгч наадмаар монголчуудаа морио унцгаая гэж уриалга гаргасан байгаа. Тэгээ хүмүүсийн сүүлийн үед одоо хятад мотоциклд унаад чөдөр ногтныхоо оронд одоо дээсхнэр янз бүрийн юм хийгээд байгаа шүү дээ. Манай Номгон сумын маань ард иргэд бол үнэхээр одоо бас Монгол уламжлалаа авч үлдээж тийм ээ. Тэр одоо чөдөр, ногт, хазаар, эмээл, тоноглол нь бол яа харахгүй одоо монголчуудын мянган жил уламжилж ирсэн тэр одоо заншлаар хийж байна. Хөдөөгийн нэг ердийн одоо өрхгөр өв соёлоо ингэж хадгалж үлдэхийн төлөө бас ингэж ахуй амьдралдаа тусалж байгаа юм чинь Монгол орны маань өнцөг уламбартайгаа залуучууд ч гэсэн бас мөн одоо Монгол соёл сэтгэлгээг тээж байгаа хөлийн чандад байгаа залуучууд маань ч гэсэн бас Монголоо яаж хөгжүүлэх вэ гэдэг санааг бол олон идэвхтэй гаргах хаа гэж бодож байгаа. За тэгээд хоёулаа нэвтрүүлгээ эхлэе. Тэгээд нэвтрүүлгийнхаа эхэнд шин санаа залуусын оролцоо.
Энэхүү баг бүрэлдэхүүнд нийгэм улс төр эдийн засаг, соёл боловсрол гээд хөгжлийн төлөө бүхэл салбарт өөрийн оюун ухаан хувь нэмрээ оруулж байгаа эрдэмтэн судлаач, багш докторууд ажиллаж байна. Тус экспертүүдийг сонгосноо төслийн хүрээнд зохион байгуулагдах сургалт, семинар, оролцогчдын даалгаварт санал бодлыг нь тусгах чухал ач холбогдолтой гэж төслийн зохион байгуулагчид үзсэн юм. Улс төрд манлайлагч байх хүн гэдэг бол улс орны хэмжээнд манай нийгэм эдийн засгийн хөгжилд маш өргөн хэмжээгээс сэтгэж чадах хүн гарч ирвэл одоо жинхэнэ манлайлагч болж чадах байх. Та нөхдийн энэ санаачлал хийж байгаа юм чинь бол тийм манлайлагч төрөхөд тус болох л тийм л одоо ажил гэж би ойлгож байгаа юм л да. Бид бэлэн болцсон улс төрчид биш. Улс төрч болох хүмүүсийг тэгээд үзэл баримтлал өөрийн санаа бодлоо илэрхийлэх чадвар тэр нь энд хэрэг илэрч байна гэдэг талаас нь би харж дүгнэх оромтлоо. Хүмүүс бол ерөнхийдөө өөдрөг сэтгэлээр хандсан байна. Ер нь Монголын залуучуудын сэтгэлгээний өнгө гэх юм бол улс орныхоо амьдралд одоо хоримтлоод байгаа олон янзын асуудал хөндөж үржиж байна. Гагцхүү нэг жаахан сэтгэл дундуур байгаа зүйл бол асуудал үндэслэж байгаа тэр мэдээллийн түвшин бол телевиз сайтуудын түвшин анхны алхам болооч тэр юм зүйл ажиглах. Энэс цаашдаа нэг хүмүүс бодож ойлгуулсанд нь хэрэг болох болов гэж бодож байна. Өөрийн үзэл бодлоор бас асуудал манай залуучууд хандж сурчээ. Нэг үеэ бодоход бол ер нь залуу хүн гэдэг бол одоо ерөөсөө өмнөх үеийнхэн тийм ээ тэр үзэл санаа байр суурийг хүрээнд л альваа зүйлийг сэтгэж төсөөлдөг байсан. За манай өнөөдрийн залуучууд бол илүү одоо асуудлыг өөрийнхөө харах ийм хандлага сэтгэлгээ бас байна гэдгийг нь одоо харагдаж байна. Гэвч бид нар бас нэг зүйл дээр бас анхаарч бодохгүй бол болохгүй байна. Надад шийдэл байна гэсэн энэ сэдвүүд хүрээнд бол тухайн нэг асуудлыг тодорхойлж төвшүүлж гаргаж ирээд түүнийг яаж шийдэх вэ гэдгийг өгнөх оновчтой зөв тодорхойлсон бол болохоор байтал зарим зүйлүүд эсэн дээр бол тэр маш олон тэр мөрөөдлүүдээ бүгдийг жагсааж үчих юм уу тийм ээ. Баг зүүдж явдаг зүйлээ хүртэл бичих маягтай тийм агуулгын алдаануудыг гаргажээ. Мэдлэгтэй байж болно. Тэр мэдлэг нь чадвар болсон ч гэсэн тэрийг амьдралдаа хэрэглэж дадлуулж амьдралаараа үлгэрэлдэг тийм оролцогчдыг сонгож мэдэрч оруулаасай гэж хүсэж байна. Ийм олон эсээ ирээд тэгээд эндээс ингээд шалгарч байгаа эсэдүүдийн үр дүнг хараад уншаа суухад залуучууд маань бас өөрчлөгдөж байгааг хараад баярлж байна. Тэгээд үнэхээр би ч бас өөрөө ингээд мэрэгжлийнхаа үднээс энэ тэнд ингээд маш олон уулзалт хийдэг. Залуучдын оролцоо үнэхээр бага байдаг. Үзэл бодлоо илэрхийлэх төвшин үнэхээр өөр байдаг. Тэгээд энэ эсээг уншаад ингээд сууж байхад бас нэгтлийн эрэг зүйл үнэхээр энд харагдчихэв. Нийгэмд одоо болж байгаа бас нэг процесс харагдчихэв шүү дээ. Тухайлбал одоо энэ Улаанбаатар хот дээр байгаа гэр хорооллыг орон суучлах хөтөлбөртэй холбоотой тоон торуулах гэдэг саналыг бас дэвшүүлсэн байна. Тухайн Монгол маягаар яг одоо хорооллын голд нь бол ямар ч машин тэрэг явдаггүй. Хүүхдүүд чөлөөтэй тоглож идэг. Тэгээд юм тойрог хэлбэртэйгээр хорооллыг барьна. Энэ чинь шийдэлмөр шүү дээ. Иймэрхүү байдлаар санаа оноо авчгаар бас юу гэдэг миний зүгээс бас нэлээд дэмжлэг авсан тийм эсэнүүд байна. Тэгэхээр сайн ч муу ч л гэж тавчсан байлээ да. Баримт нотлохоо гэдэг дээр бас маш бага. Ихэвчлэн дандаа өөрийнхөө бодол, яг мөрөөдөл, яг тэр одоо байдлаар бичсэн байна. Хамгийн гол нь ингээд өөртөөхөө нэг ч гэсэн жижигхэн ч гэсэн одоо юу гэдэг өдөлтийн самбар гэдэг нөхөр жишээл байгаа байхгүй. Тоосчлт гэдэг. Тэгээд эдгээр хэдийгээр энэ жижигхэн одоо тийм өөртөө бараг аж ахуйнаар шийдэж болохоор ч юм шиг мөртлөө хамгийн голынхоо бусад нөгөө нийтлэг сэдвүүдээс бас арай өөр ингэ санагдсан. Тэгээд харцангуй тийм багш нартай харьцуулахад өөрөөгөө их тийм зөөлөн шүүсэн байх гэж бодоод байна ш танаа тийм. Өнөөдөр энэ ачааг үүрж байгаа залуу хүмүүс бол хин нэгэн төв заяагаа даатгах биш, хин нэгнийг хүлээж суух биш, хин нэгнийг энийг хийчээсэ гэд бодоо зүгээр димээ байх биш. Өөрснөө оролцож эхэлж байгаа нь бол их сайн байна. Тэгээд дээр нь хийдэмий нэг улс төрчис хүржигнэхээс илүү хамгийн гол нь асуудлыг энгийн жижиг гэхгүйгээр бүтээч хандах гэсэн нэг тийм ирмэлзэл байгаа нь бол хамгийн гол олдно юм аа л гэж харж байна. Шүүмжлэмээр сайшаамаар олон зүйлүүд байна. Гэтэ бол мэдээж хэрэг бич залуу эндээс бас өөрөө хараад бас суралцах бас мэдих зүйлүүд ч байлаа. Тэгээ ямар ч байсан ингээд залуучууд ингээд зоригтой ингээд энд төсөлд ингээд өөрийнх нь хүч нөөц боломж ашиглаад орж ирэх гэдэг бол бас нэлээд миний хувьд нэлээд бас өндөөштэй зүйл гэж би ойлгож байна. Монгол улс мэдлэг зарж баяжна гэж. Боловсрал бол хөгжлийн тулгуур суурна гэж үздэг. Тэгэхээр бид бүхэн бүгдээрээ боловсралыг анхаарч одоо хөгжлийн нэн тэргүүн
зорилт маань хамгийн эхлээд хөгжүүлэх зүйл маань бол боловсролын тогтолцоо юм болов уу гэж бодож байна л да. Энэ залуучуудын маань ирүүлсэн эссе нүд бүгд бол ингээд маш том судалгааны бааз болж байгаа болов уу гэж надад тийм сэтгэл төрлөө. Яагаад гэвэл эндээс залуус маань нийтлэг юу хүсч хүлээж байгаа юм те. Ямар нийтлэг үнэт зүйлс тэдэрт байгаа. Ямар одоо зорилго зорилт хүлээлт байгаа гэдгийг эндээс харж болж байна. Юун дээр шал эсрэг байна гэдэг бас анзаарч байна. Цаг зав гарган бидний ажилд хувь нэмрээ оруулсан шүүгчид маань дараагийн шатанд зохион байгуулагч ажлын хэсгээс юун дээр илүү анхаарч ажиллах, манлайлагч залуусаа хэрхэн сургаж бэлтгэх талаарч үнэтэй санаа зөвлөгөөгөө өгсөн юм а. Төслийн шатны шалгаруулалтад өөрийн зохион байгуулалт, идэвх чармаалтаар манлайсан оролцогчдын хувьд нийгэмд ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишг болгон тогтооход үг үйлдэлээрээ манлайлах учиртай. Энэ ч утгаараа 1-р шатны шалгаруулалтанд тэнцсэн оролцогчид маань дараагийн шатны шалгаруулалтад эсэндээ тусгасан шин санаагаа өөрийн илтгэлээр илэрхийлэх юм. Ер нь утаа гэдгийг хүмүүс хүн гэр хорооллынх ингээд шууд ингээд түлхээ тайчдаг. Ер нь бид дүрмийг баримталдаг байя, хуулийг чамдан сахидаг байя гэж хэлгээд хүний эрхийг зөрчиж байгаа асуудал байна. За тэгээд шудраг усны цэвэр усны төлөө хэн эрэл хийлдэггүй гэхээр нийгмийн дандаа залуу хэсэг. Тэгэхээр бид ирээдүйн хойчоо ийм нийгэмд өсгсөөр байх уу? Улс төрчдөө залуучуудаа тэр хүмүүсээс би таны нүд чинь сохорсон юм уу, сэтгэл чинь сохорсон юм уу гэж асуумаар санагдчихсэн. Бүгдөө ийм биш. Энээс цаатахыг харъя. Өөрсдийнхөө өр садад ямар орчин бүрдүүлж өгсөн байна? Улаанбаатар Монгол улсын чи бидний нэг шинэ гэр томоохон хэмжээний гэр юм аа. 50-д 20-той гутал ба 50-д 20-той хэрвээ гэх юм бол 50,000 тоглоос санкцтай төгөөл болцсон. Би энэ зургийг авахын тулд өглөө бүр эрт уул руу авирсан л да. Шинэ үеийн залуучууд бид дээшээ гарсан нэгнээ атаархаж биш, дэмждэг, доошоо унсан нэгнээ гიშгэж биш, батдаг байх хэрэгтэй. Хамгийн агуу зүрх бусдын төлөө зохилдог зүрх гэдгээ. Энэ дунд бусдын төлөө зохисон 90 зүрх байна. Баярлалаа та бүхэн. Бусдын төлөө зохилох зүрхтэй 90 залуугийн нэг. Чи хийж чадах юм уу шийдлээ өдр. Тэгээд тэрийг олон танилцуулаад цаашаа хий гэдэг нь аюу их таалагдсан. Хоёр сонголтын өмнө өөрийн сонголтыг хийгээд орсон гэсэн. Миний нэг мөрөөдөл басан тэмцээн маань эхэлсэн. Яг энэ үед би өөрөө төрийн албаа хийсэн. Энэ хоёр маань логикийн зөрчилдөд эхэлсэн. Тэгэл би маш их золиосоо гэлийн тэмцээнд ороод ирсэн. Одоо ийм том эрсдлийг хүлээж ээж орж ирсэн гэдгээр зохион байгуулагчдын зүгээс даваа тал болохгүй. Компьютерийн ард зүгээр харамаа бодоод амьдрах шүү дээ. Нийгэмдээ илүү зүйтэй зүйлийг хий гэсэндээ наашаа орж ирсэн. Таны шийдэл чухам юу байсан? Би бинийгаа бодож алсын хараатай шийдвэр гаргаж хитрхи хараамаа бодож амьдрахаа болооч л гэтгсэн. Энэ их тийм хийсвэр зүйл юм шиг надад анзаарагдаад байна л. Залуучуудаас асуухаар нийгэм муу байна гэж яриад байдаг. Гэвч нийгэм гэдэг чинь бид шүү дээ. Бид нар л муу байхгүй. Би энд 90 ижил зорилготой Монголоо янзлах гэсэн залуучуудтай танилцчаад амар их баяртай. Дорж дулмын Баттуул санхүү менежментийн мэргэжлэр бакалавр зэрэгтэй, англи, орос хэлтэй, Хас банкнд эдийн засагч, улсын хурлын тамгын газар, засгийн газрын хэрэг эрхлэх газарт референт, сангийн яаманд мэргэжилтнээр ажиллаж байсан. Төрийн албан хаагч, оюуны бодлын цэгцлэл, төрийн бас байгууллагын тэргүүн. Монгол улсын хөдөө аж ахуйн орон нутгийн тогтвортой, тэнцвэртэй, хүрээлэнтэй хөгжлийн төлөө хамтдаа уран дээр оролцогч. За манай Батбахтын урангоо ямар бодол зорилго тээж эх орондоо ирээд энэ төсөлд оролцож байна. Солонгос улсад яг 9 жил амьдраад ирсэн. Сурсан юм аа эх орондоо хэрэгжүүлж болох арга зам юу юм бэ гэдээ өөрийгөө сорих гэж энэ төсөлд оролцсон. Онлайнаар ингэж ярьцлага өгөөд 3 дугаар төсөлд нэрж оролцох шаардлагатай гэдэг чөлөө аваад. Тийм зорин. Өөрийн чинь зүгээс шаардлагатай бүх зүйлийг та хийж явж байгаа юм байна те. Та яг ямар үр дүн хүлээж? Ганц мэдэрсэн зүйл маань юу вэ гэхээр би Монголынхаа улс төр ч юм уу Монголынхаа нийгмийг үзээгүй, ингээ мдээгүй байсан байна. 9 жил эзгүй байж байгаад ирсэн Монголыг яг ямар нүдээр харж байна? Маш их хөгжсөн байна. Гэхдээ ганц дутагдaltaй юм нь бибинийгээ хүндэтгэх ч юм уу харилцааны соёлд мэг харагдсан л да. Хүйтэрсэн байна уу? Бийл гэсэн нэг тийм юу ч гэдэг юм уу те тиймэрхүү юм маш их харагдсан. Монгол хүний ямар үгийг өөр ирэх юм бол? Итгэл, найдвар, хайр гэсэн 3 үгэнд дуртай. Баттогтын урангоо
Бүгд найрамдах Солонгос улсаас оролцогч, Бүгд найрамдах Солонгос улсын Ханиан их сургуулийг улс төр гадаад харилцааны мэргэжлэр төгссөн бакалавр зэрэгтэй Солонгос англи хэлтэй LG Group-ийн салбар компанид маркетинг хариуцсан менежерээр ажилладаг. Халим University гадаад хэл судлалын төвийн шилдэг оюутан. 2014 онд Монголын оюутны дээд шагнал манлайлагч оюутан алтан медаль хүртсэн. Монгол улсын ирээдүйн хөгжил бол энэ сууж байгаа залуучууд та бид бүгдээс нь хамааралтай. Монголынхаа ирээдүйн төлөө залуучуудаа хамтдаа зүтгэцгээе. Монгол улсын ирээдүйн улсын залуучууд та бүхний ирээдүй гэж гэрэлтэж авах болтугай. Залуучууд нэг ийм хоёр төлөв сонголт хийгээд байна тийм. Залуучуудыг дэмжих боловсролын төв буюу залуучдын клуб байгуулах гэсэн санаа явсан. Хүрээллийн бас их ялгаа харагдаад байна. Гадаадд өндөр зэрэглэлийн боловсрол эзэмсэлтийн дэлхийн нарны эзэн тэр амьдралыг одоо очиж байна. Харин нөгөө талаараа гэр бүл үр хүүхдийн төлөө амьдралаа зориулж яваад өөрийнхөө тэр гэж харцсан. Тэгвэл бид нэр тэр залуусыг яагаад орхих ёстой юм бэ? Чи мөрөөдлөө бич. Монгол улсыг хөгжүүлэхийн тулд чи гэр бүлээ авч болохын тулд чиний зорилго юу юм? Мөрөөдлөө би чамайг гадаадд сургая. Чамд юу дутуу байна? Дууг сонсдог. Ингүүл тэр хүн өөрөө оролцсон. Бид нэр ирээдүгөө төсөөлвөл би үргэлж ийм тод өнгөөр харахыг хүсдэг залуучуудаа. Одоо бол залуучууд маань их хэл бутаатай саарл өнгөөр харж байгаа бол тэр тод өнгийг бүрдүүлэхийн тулд биднес одоо сэрэх ёстой. Би одоо улс төрд одоо үг хэлэх юм уу? Яагаад болохгүй гэж. Энэ хүмүүс намайг буруугаар хэлэх гэж юм уу? Залуучуудаа бүгд тэр хинч юу гэж хэлжсэн зорилгынхаа өмнөөс бидний нэг цаасаа зорилготой өмж байхаас л гэж хэлсэн. За баярлалаа. Тань амжилтсаа. Давд Оржийн Батүлзээ бизнесийн удирдлага мэргэжлэр бакалавр зэрэг хамгаалсан англи хэлтэй Mobicom корпорацийн бизнес хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн залуучуудын боловсролын төвшинг дээшлүүлэхийн төлөө хэмээх уриатайгаар энэхүү төсөлд оролцож байна. Намайг Батбаярын Мөнхбаатар гэдэг. Би инээгээд шийдэн, инээгээд хийнэ. Батбаярын Мөнхбаатар ашиглалтын инженер, за өшигтэй хөндийн сонгосны буудал дээр Samsung компанидас ажиллаж байгаа юм байна. Яг одоо онгоц буудаг тэр том зурагсыг зурдаг байхгүй. Маш товчхон нэг өгүүлбэр багтаагаад өөрийнхөө санааг хэлж. Улс төрчид шин цэвэр өрсөлдөөнийг болгох. Өрсөлдөөн гол нь буруу төвтэй одоо. Ажлын төлөв гэсэн тийм дэг жаягтай л босгох хэрэгтэй л доо. Юм жижигээс эхлэж харъя л даа. Дүүргийн хэмжээнд 100 айлын эргэн тойронд дах тэр орон сууцны асуудлыг зохицуулна. Би энэ төсөлд оролцож байгаа. Надад ийм санал байна. Та ингэж ажиллаач гэдэг дээр санаа хэлэх боломжтой байна. Юм хийгээгүй биш юу? Төсөл санаачилсан байгаа юм лээ. Тэгвэл таны хэлэх үг хэрэггүй гэсэн үг хэрэгтэй юм. Энэ боломжтой шүү. Батбаярын Мөнхбаатар уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй энэ чиглэлээр магистр зэрэг хамгаалсан англи орос хэлтэй Samsung C&T компани инженер. За би энэ зургийг бол томьёолохдоо автобус хүлээсэн амьдрал гэсэн. За та бүхэн бүгд мэдж байгаа. Бүгдээрээ хичээлдээ очихдоо нэг 4-5 минут тасрахад үүдээ бариулж исэн. Тухайн өдөр яасан миний машин явахгүй байсан. Тэгээд нийтийн төвөр суусан гэтэл ингээд бүтэн цагийн өмнө гарсан ингээд хичээлээс хоцорсон. Тийм болохоор ер нь нийтийн тээврийг одоо бас үйлчлэгийг сайжруулъя. Ингэхгүй бол одоо биднээс автобус хүлээгээд замын төгжрээнд явсаар байтал амьдрал маань ингээд бас цаг хугацаа алдаад байна гэсэн асуудлыг дэвшүүлсэн юм аа. За баярлалаа. За миний зургууд бол харлаган төргсөн сэдвтэй ийм зураг байна. Дараах 4 зүйлийг энэ зурган дээр тайлбарлая. Нэгдүгээр нь энэ бодвол нэгэн хорооны гадаа байж байгаа тоглоомын талбай байж байгаа саксны шийд нь ингээд эвдэрч гисэн. Өнөөдөр энэ хүүхдүүд цагс тоглох ямар ч боломжгүй цаана нь ингээд сэлгүүцээж явж байна. Энэ бол нэгдүгээр хүүхдүүдийн эрх чөлөө тоглох эрх чөлөө алдагдж байна гэсэн. Энэ саксны шийд өнөөдөр хин нэгэн бөмбөг очиж шийдэж байгаа тэр хин нэгэн хүүхдийн толгой дээр унаад энэ бол энийг хэн хариуцлага хүлээх вэ? Тэр энийг яагаад харахгүй байгаа юм бэ? Энэ хорооныхон гадаа байсаар байтал гэдэг асуудлыг бас хөтгөх гэж байна. 3 дугаар хүндгсэн шалтгаан бол энэ саксны талбай хинч байгуулсан байж болно. Төрийн болон төсөв хөтөлбөр сайн санаатай хин нэгэн зориудаар нэгийг барьсан байж байгаа. Гэтэл төр энэ нийтийн эзэмшлийн байгууламжуудыг өөр дөр бүртгэж яваад энэ асар арчлалт бүх зүйлийг төр өөрөө байг жил болгон хийж явах хэрэгтэй. Гэтэл хийхгүй энэ ямар ч эзэмгүй юм шиг ингээд балгасууд хаасаагүй Монгол дээр байна. Энэ бол төрийн бас нэг 3 дугаар эмгэнэл юм а гэж хэлэх гээд байна. 4 дугаар үндэслэл маань бол төр харахгүй байна. Өглөө болгон энэ хүмүүс энд орохын тулд энэ болгоныг харсаар л байгаа. Харсаар байгаад энэ бүхнийд дасцсан байна. Энэ бүхнийг шийдвэрлэхийн төлөө хин нэгэн санаачлаг гаргахгүй байна. Тийм учраас бүгдөө энд төсөлд орж байгаа залуучуудаа уриалахад бүгдөө ийм биш. Энээс цаатахыг харъя.
тэр дулмаа эмээгийн асуудлыг шийдэхин тулд энэ байтугай асуудлыг бүгдөө шийдэцгээе гэж уриалгасан юм аа. Баярлалаа. За миний энэ зураг бол өчигдөр 19 цагийн үед авсан зураг байгаа. Экваторын талбай уртлын саадан дотор энэ хоёр хүн одоо ингээд хог ухаа сууж байна. Монголын өнөөдрийн нийгмийн эмгэнэл цаадалт нь асчгаа тэр Блюскайга тавар байдаг. Тэрэн дотор бол одоо жинхэнэ баячуудын амьдардаг тэдний өмч болсон ийм орчин байгаа. Монголын нийгмийн давхарга Блюскай шиг ийм нарийн ороотой баячууд нь цөөхөн хувийг эзэлсэн нийгэм. Ядуу хог ухдаг нийгмийн доод хэсэг нь Блюскайын суур шиг өргөн хэмжээнд түгсэн ийм нийгмийн давхарга өнөөдөр харагдаж байна. Тийм учраас нийгмийн давхаргыг өөрчлөх, залуучууд бид үүн дээр хамтарч ажиллах. За тэгээд нийгмийн дунд давхарга гэдэг бол нийгмийн сайн сайхан руу чиглүүлж яадаг ийм давхарга. Тийм учраас нийгмийн дунд давхаргыг бүрдүүлэхийн төлөө энэ хог ухаж байгаа хүмүүсийг идэвхжүүлэх, ажилуулах үүднээс залуучууд бид энд хамтарч ажиллах гэж сууж байгаа гэж ойлгож байна. Тийм учраас хамтарч ажиллаад нийгмийн дунд доод давхаргыг байхгүй болгож нийгмийн дунд давхаргыг илүү ихээр бүрдүүлье гэсэн санаагаар энэ зургийг оруулсан байгаа. Өвөл хүүтэрхээр яригдаг утааны сэдвийн тухай ярих гэсэн. Энэ зургаар харуулах гэсэн өглөө яваад одоо өтгөн утаан дундаас арай ядаа одоо нар мандж байгаа дүр зургийг бол авсан байгаамаа. Ер нь утаа гэдгийг хүмүүс хүн гэр хорооллынх ингээд шууд ингээд түлхээ тайчдаг. Гэтэл тэр хүмүүс бол дуртаадаа одоо утаа гаргаад 100-аа галлаад идэг юм шээ. Бас амьдрахын төлөө, бүлээцхийн төлөө гэр бүлээ дулаахан байлгахын төлөө тэгж байгаамаа. Тэгэхээр энэ бол хүн болгоны санаа зовох ёстой. Хүн болгоны гэдэг нь улс төрчдийн тэр шийдвэр гаргагчдын тэр иргэн хүн болгоны одоо оролцоон дээр суурилж энэ асуудлаас гарахгүй бол бид нар үр хөвгтдээ нар яаж манддгийг, яаж жаргадгийг, өвлийн уйлрал ямар байдгийг тайлбарлахад бол одоо маш төвөгтэй байдал яваанд орж байна гэдгийг харуулах гэж хэлсэн юм аа. Баярлалаа. Тэгэхээр миний та бүхэн танилцуулах зургийн нэр бол өдөр бүр баярлаа гэдэг нэртэй зураг байгаа. За энэхүү зурган дээр харагдаж байгаа ноон хүртэгтэй бүсгүй бол энэхүү киоскийг ажилуулдаг бүсгүй одоо энэ нэмэгтэй байсан. Тэгээ өдөр бүр киоскоо нээх, орой хаах, өдөр бүр ирдэг хэвлэлийг энэ хаалтны хоёр талын хавцанд ингэж хатгаад энэ нэмэгтэй өөрийн биеэр хийх боломжгүй хажуугаар нь өнгөрч явсан хүмүүсүүд дандаа тусалдаг. Тэгэхээр миний тооцоолсноор бол энэ бүсгүй өдөрт доор хаяж 2 удаа чин сэтгэлээсээ хүмүүс баярлаа гэж хэлдэг. Тэгэхээр ингээ уулзаад байж хат их гоё энергитэй, гэрэл цацарсан, гоё халуун дулаан байсан учраас би энэ зургийг сонгож авчирсан. Тэгээ бүгдээрээ өдөр бүр жижигхэн зүйлдч гэсэн чин сэтгэлээсээ баярлаа гэж хэлж хэвсэчгээ гэж хэлсэн. За энэ зураг юу вэ гэхээр ногоон нуур гэж мэдэх үү? Ногоон нуур гэж Динжимийн одоогийн Динжимийн байгаа. Тэнд чинь ногоон нуур гэхээр карьер ухаад амар том нүх гарцсан баг галтуур дэлбэрсэн юм шиг тийм том нүхтэй. Тэр дотор нь хүмүүс хог шороо хаяад бүр амар муухай болцсон багт нэг хүүхэн засаад айгүй гоё нуур болгоцсон. За тэгээ тэр нуурын эргэн тойронд амьдарч байгаа хүмүүсийн амьдралыг би харуулсан байгаа. Тэр хүн тэр нуурыг ингээд айгүй өндөр тэгээд ингээд гэрээсээ гараад бараг нэг алхахад унахаар тийм амар өндөрт амьдарч байгаа. Тэгээ энэ айлуудыг за энэ зурган дээр жишээ нь одоо 4 зүйл харагдан тэр цаана байгаа хог ингээд бүр амар хогон дунд амьдарч байгаа. Дээр нь тэр айлын хашаа үнэхээр залхуу байгаа нь харагдаж байгаа байхгүй. Тэр хүн нэг хүн тэр том зүйлийг өөрчилчихэд байхад энэ айл ядаж яагаад ташаагаа янзалж болдгоо энэ монголчуудын сэтгэлгээ энэ дээр харагдаж байна. Дээр нь утаа харагдаж байгаа. Цаагуур нэг хүн болгон яриад байгаа утаа бол ингээд цаашаа ерөөсөө харагдахааргүй болсон. За тэгээ энэ хүүхэд хамгийн гол байгаа. Энэ хүүхд яасан бэхээр амар гундтай царайтай. Өглөө эрт босоод одоо сургуулийн хүүхэд өглөө эрт босоод Динжимийн дээр очиод ажил хийдэг. Тэгээд өглөө хэдэнд ямар хүүтэн байгаа вэ гэхэд энэ дан цамцтайгаа. Тэгээ гэр нь бүр айгүй өксөр одоо баг ууланд авирж байгаа юм шиг авирж гардаг. Хашаа нуурцсан тийм өрөвдөлтөө хүүхэд байсан. Тэгээд айгүй гундтай харцтай. Тэгээ энэ зүгээр л энэ дээрээс Монголын амьдрал, Монголын нийгмийн нэг хэсэг л харагдаж байна. Бид нар энэ рүү өндийж харж амжидггүй. Тэгээ нийгмийн нэг хэсгийг л би оруулах гэсэн юм аа. Би нохоогоос сэтгэлүүлэх гад туулгал ирэх дээр явж исэн. Тэгсэн чинь ингээд найстайгаа явжсэн чинь эргээ нэг харсан чинь ард хүүхд зогсчихсон. Юу хөвтүүлээ гэд бүр гайхаад эргээ ингээ ойр орчим 100 м тарсан ямар ч айл хүн амтан байдгүй. Тэгээ хамгийн ойр байж болох хашаа руу явсан. Тэр нь ойролцоогоор нь 2 буудлын орчим зайд байсан. Тэгээ би энэ хүүхдийг суулгаж авчирчаа тэр ави айлуудаас авсан ч угаасан мэдтгүү. Тэгээ нилээ хідээ айлаар асууж байгаасан чи тэр голын ихэдээ нэг хүмүүс байд юм а нэг хүн ингээ амьдраад идэв гэж хэлсэн. Тэгээд би голын их рүү энэ хүүхдийг аваад очисон чинь гэр нь бол нэг иймэрхүү байдалтайсэн. Энэ бол одоо ерхий гал тогооны өрөөнд гэсэн үг гадаа. Тэгээд цаана тэр нэг унддаг нэг ийм оромчхон. Тэгэл ингээл ээж хүү хоёр байж байгаа. Тэгээ энэ охин л тоо. Тэгэхээр үүний цаана энэ хүүхдийн буруу гэж одоо бас юу бах вэ те. Тэгэд энэ одоо цаашдаа энэ хүүхд яах вэ? Энэ эмхтэй хүүхд те. Ямар нэг асуудалд орох вэ? Хүний найманд өртөх вэ? Энэ хүүхдийн ирээдүг энэ хүүхдэд ямар буруу байна? Бид нэр энийг бас яах ёстой вэ?
гэж бодож ин л та. Тэгээд энээс хойш бас хэд хоног нэлээд сэтгэл эмзэглсэн. Тэгээд магадгүй жишээ нь туслыг ингүүт ээж нь би хүүхдээ мэдэж гин гэсэн хариултыг өгчээсэн л та. Тэгэхээр энэ бүхний цаана энэ хүүхдийн ирээдүг одоо бид нэр одоо яах ёстой вэ гэдэг амар том тийм асуулт үлдэж байгаа. Тэгэхээр бид нэр ирээдүй болсон хүүхдүүдэд хизээш битгий бусдын нөлөөнд үлдээгээрээ энэ хүүхдүүдэд бид нэр чад хатгаараа туслах хэрэгтэй шүү л гэдэг санааг төвшүүлсэн юм аа. Баярлалаа. Одоо та бүхний сайн мэдих зөрг агсны хөшөө байна. Түүний цаана манай Монгол улсын дүр төрх харагдаж байна. Энэ нь юуг илэрхийлдэг вэ гэхээр би энэ хөшөөн дээр очихдоо дандаа асуултын бороонд ордог. Энэ хөшөө дандаа арчлыг сануулж яадаг. Энэ хөшөө дандаа арчлыг хянж байх ёстой гэдгийг сануулж байдаг хөшөө. Одоогоос 20 хэдэн жилийн өмнө маш олон залуучууд дуу хоолойгоо нэгтгэж тэмцэж чадсан тийм хувьсгалыг хийж чадсан. Харин яг тэр тэмцэж байхдаа өнөөдрийн Монголыг өнөөдрийн ардчлал яг ийм байгаасаа гэж тэмцэж хийсэн үү? Хийсэн бол хийсэн болоод ингээд чимээгүй байна уу? Эсвэл хийж чадаагүй болоод яагаад хүмүүс яг тэр ардчлалд оролцож исэн бие дааж оролцож исэн хүмүүс яагаад чимээгүй байна вэ? Хэрвээ үнэхээр тэрнээсээ илүү байгаа бол яагаад өнөөдөр магтахгүй байна вэ гэдэг санааг илэрхийлэх гэж энэ зураг гарсан юм аа. Би тэгш эрх мэдэл болон тэгш боломж хүндэтгэлийн талаар ярих гэж гарч ирсэн. Энэ зурагнасаа бас харуулах гэж ирсэн. Би 9 жил одоо гадаадын оронд сураад боловсроод ажил хийгээд ирсэн. Тэгээ би ирээд яг ингээд энэ нэвтрүүлэгт оролцох гээд ингээд ирсэн харсан чинь манай Монгол ор маш их хөгжсөн харагдчихсан. Гаднаас нь харахад ресторан одоо том брэнд ч юм уу ресторан ч юм уу те маш гоё хөгжсөн харагдчихсан. Харин ганц юм нь юу вэ гэхээр надад хүндлэл гэдэг юмыг баг харагдаж байгаагүй. Энэ юм нь яг юуг харуулж байгаа вэ гэхээр бид нэр Монголд ирээд гаднаас нь хүнийг амар харж дүгндэг болсон нь маш их харагдсан. Тэгээд нөгөө нийгмийн давхарга маань маш их өөрчлөгдсөн. Надад маш их яг нүдэнд тод харагдсан л та. Тэгээд юу вэ гэхээр бид нар энэ хүмүүсүүд одоо ингээ хог цэвэрлж байгаа хүмүүсүүдийг бид нэр хүндэтгэж харьцах хэрэгтэй. Бидний тарьсан хогийг авж байгаа хүнийг хүнддэг хэрэгтэй байтал зарим газар орохоор энэ хогоо цэвэрлж байгаа ийм хүн байна, тийм хүн байна гэж ч юм уу те маш их хүндэтгэл гэдэг юм маш их байхгүй байгааг надад харагдсан. Тэгээ хамгийн сүүлд юу хэлэхэд байгаа юм бэ гэхээр тэгш эрхэн тэгш боломжийг бүрдүүлж тэгш боломж нь тэгш үр дүнд хүргэнэ гэж боддог. Тэгээд бусад орнуудыг ч гэсэн харьцуулахад нийгмийн давхарганд дундаж байж иж улс орн минь хөгжинэ гэж боддог. Тэгэхээр манай Монгол бас маш их том асар том ялгаа гарсан байгаа надад маш их харагдсан. Ерөнхий ивент тэтгэгч хөгжилд хүрэх Монголын жигүүр Хүннүүэр. Ерөнхий ивент тэтгэгч яг одоо яг эндээс Pepsi брэнд. Хонконг шууд нислэг Аз дахь олон улсын санхүүгийн томоохон төв өрн дорны соёл иргэншлиг хослон агуулсан Зүүн Азийн бар улс Хонконг Бодлоо 8 урлаг соёл аялал жуулчлалаараа дэлхийн сая хүмүүсийн зорчих дуртай газрын нэг Хонконг руу та тогтмол шууд нисэх боломжтой боллоо. Хүннүү Эйр. Монгол өшөх байгалийн мөнгө. Намруулийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Тэлмэн констракшн шин налайх хороолол. За энэ зурган дээр бол тамхи
татж байгаа зураг байгаа. Гэтэ тамхиг бас сурталж байгаа хэлбэр биш. Шүүмжилж байгаа. Тамхины тухай хууль хэрэгжээд одоо жил гарсан болцсон. Тэгээ одоо энэ сургуулиас 100 м-ийн зайд тамхид хоройтой, гутан талбай тамхид хоройтой. Хэрвээ гэх юм бол 50,000 төгрөгөөс санкцтай тийм хууль баталсан. Тэгэхээр энэ хүн бол тамхид та анзаарч байхад нууг татж байгаа байхгүй юу? Тэгэхээр 50 тухай хуулийг мэдж байна. Гэхдээ хэрэгжүүлэхгүй байгаа гэсэн хэлбэр гарч байгаа. Тэгэхээр энэ бол ямар ч 50 тухай хууль хэрэгтэй юм уу хэрэггүй юм эсвэл өөрсдөө орох хэрэгтэй юм уу? Одоо бол нийтийг зураг авахаа явж байхад гарч байгаа ганц алдаа бол нөгөө байнга л тийм гутамжинд тамхиж байгаа хүн зур харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн хэрэгжилт нь ямар байгаа юм бэ? Хууль хэрэгтэй юм уу хэрэггүй юм уу? Эсвэл хуулиндаа өөрсдөө орох хэрэгтэй юм уу гэдэг санаал гарчиж байгаа байхгүй. Тэгэхээр хуулийн хэрэгжилтэд анхаараарай гэсэн санаал гарч байгаа юм байна. Хүн бол өөрөө байгалийн амьтан, тэр утгаараа байгаль ихтэйгээ салшгүй холбоотой амьдарч байх ёстой. Гэвч одоо цаг хугацаа өнгөрч бидний хөгжил гэж нэрийдэг тэр зүйл нэмэгдэхийн хэрээр хүн байгалийн холбоо бол улам бүр холдсоор байгаа. Яг энэ нэрвэхэ шиг бидний байх ёстой орчин цонхны цаана үлдэж бид нар өөрсдийнхөө хүрээлэн байгаа хиймэл орчинд дасан зохицох гэж зүдэрсээр байгаа юм шиг санагддаг. Тийм болохоор хүн байгалийн холбоог игнэг хадгалахын тулд энэ цонхыг нээцгээе, ногоо ирээдүг бүтээцгээе гэсэн утгаар энэ зургийг оруулсан юм аа. Баярлалаа. Энэ бол яа харахгүй асуудал л да. Улаанбаатарын утаа эхэлсэн байна гэдэг дохиог өгье нийтдээ. Гэхдээ бас нэг давхар санаа бол юу вэ гэхээр энэ Улаанбаатар Монгол улс гэдэг чинь бидний нэг шинэ гэр, томоохон хэмжээний гэр юм аа. Энэ гэртээ тав тухтай амьдрахын тулд иргэн бүр хичээх хэрэгтэй баха гэдэг санааг бас агуулж байгаа юм шүү. Зургаас тэгээ та бүхэн өөрсдийн дүгнэлтийг хийх баха. Баярлалаа. За энэжнээс одоо та бүхэн харж байгаа бах. Хоёр ертөнц хамт оршиж байна. За энэ дээр энэ айл, за хоёр хойд буланд нь шарил. Тэгэхээр энэ айл өөрөө яаж байгаа гэхээр хоёр энэ чулууны доороод мэдээ шарил оршиж байгаа. Энэ шарилн дээр бий болж байна. Энэ бол Монголын эмгэнэл соёл алдагдчихж байгаа. Монгол улс өөрөө өргөн уудам тал нутагтай байж хоёр ертөнц ингэж хамтарч орших нь одоо зөв үү гэсэн энэ санааг одоо энэ зургаараа илэрхийлж байгаамаа. Баярлалаа. Энэ зургийн зүүн болон өнцгт байгаа тэр цэцэрлэг нээгдлээ гэсэн миний анхаарлыг татсан юм л да. Бидний үр сад тэгэхээр ямар нийгэмд боожоод байна? Өөрсдийнхөө үр садад ямар орчин бүрдүүлж өгсөн байна? Улаанбаатараар дүүрэн караоке, бар, замбраа захаа алдсан. Энэ цэцэрлэг явдаг хүүхэд өдөр болго энэ дүр зургийг харж байгаа. Тэгэхэд энэ хүүхдийн сэтгэлд нь юу үлдэх вэ? Бүр ийм л байх ёстой юм шигэр тийм ээ? Хүүхэд энэ нийгмийг өнөөдөр орчин 3-4 хүн настай энэ цэцэрлэгт явж байгаа хүүхэд энэнийг ийм бий болгож чадахгүй штэ. Энэ бол бидний хариуцлага. Хариуцлага бидний гарт байна. Өнөөдөр бидний зүтгэж байгаа одоо үйл зүтгэл бол маргаашийн одоо яг амжилт юм аа. Тийм болохоор залуучаа бүгдөө өнөөдрийн зүтгэл маргаашийн амжилт хамтдаа гэрэл гэгээтэй ирээдүйн төлөө үр садаа сайхан орчинд амьдруулахын төлөө зүтгэцгээе. Өдөр тутмын амьдрал тулгамжаад хэрнээ бидний төдийлөн нэг анхаардаг нэг асуудыг гаргаж ярих гэсэн юм аа. Энэ юу гэхэд одоо ногоон гэрэл асгад замын нэг урсгалаар одоо машинууд урсаад явж идэг та бүхэн бүгдөө мэдж байгаа. Энэ асуудал бол би өдөр болгон ажлын тэргээр одоо зам хөндлөн гарахад өдөр болгон явдаг. Би өдөр болгон машин дайруулах шахдаг. Энэ асуудал болохоор ганцхан надад биш Улаанбаатар хотод байгаа бүх хүнд тулгамж байгаа гэж бодож байна. Тийм учраас ядж захта иргэд одоо ногоон гэр дээр зөв гарч сурахын тулд энэ одоо энэ баруун юугаас нь орж ирдэг автомат шинэ урсгалыг одоо болиулж болохгүй мө гэсэн нэг санаа гаргаж ирэхэд энэ зургийг авсан юм аа. Та бүхэн ч гэсэн энэ юунд дээр бас одоо анхаарал хандуулж цаашдаа бас энэ төлөв засагдаад явах байхаа гэж би хувьдаа бодож байна. Баярлалаа та бүхэнд. Газрын бохирдол. За тэгэхээр би энэ зургийг авахын тулд өглөө бүр эрт уул руу авирсан л да. Нэгдүгээр хорооллын дэнжир рүү авираад уул нь гоё маш гоё утаагүй Улаанбаатарын зургийг авъя гэдээшээ алхсан авирсан. Тэгээд утаагүй Улаанбаатарын зургийг даанч авч чадаагүй. Заавал утаатай гараад зөсөөчрөөс би алхаж явах занд маань энэ байдал төрөх надад харагдаад энэ зургийг авсан. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол эрүүл байна гэдэг нь бол зөвхөн өвчин эмэггүй байх биш. Оюун санаа нийгэм сэтгэл зүйн хувьд бол сайн сайхан байхыг хэлнэ гэсэн. Тэгэхээр бид нар иргэд маань өөрсдөө ухамсарлаж байгаль орчноо бас цэвэр байлгахын төлөө байцгаая гэсэн урайг бол хэлмээр байна. За баярлалаа. Би Улаанбаатар хотод ирээд 1 сар болдоо яг болж байна. Тэгэхэд хамгийн одоо сэтгэл эмзэглүүлсэн асуудал бол энэ бид бүгдийн өмнө тулгарч байгаа энэ цагийн менежментийг хэр зөв зохистой ашиглах вэ гэдэг. Бид нар ингээд одоо хотын төвлөрөл ингээд үүсээд ирэнгүүт энэ замын төгжрөл одоо янз янзын байдлаас болоод энэ ажлын одоо гүйцэтгэл нэг бодлын одоо
жоохон хангалтгүй байна уу гэж харагдаад байгаа. Яагаад гэвэл өнөөдөр амжуулж хийх ёстой ажил маань одоо маргааштай зарим нь бол шилжиж байна. Замын төгсрөлд бол одоо иргэд маань бол одоо өнөөдөр одоо нэг өдрийн хувьд бол одоо хэдэн цагийг одоо өнгөрөөж гэнэ вэ гэх хэмчлэн одоо олон асуудлыг одоо цаашин ярмаар байна. Ингээд цагийн менежментийг бид нар одоо яаж зөв зөвхөстэй ашиглаж болох вэ гэсэн тийм асуудлыг дэвшүүлж байна. Тэгэхээр энэ зургаар юу илэрхийлэх гэсэн гэхээр манай Улаанбаатарын төлөвлөлт гэдэг зүйл хүний эрхийг зөрчиж байгаа асуудал байна. Тухайлбал одоо энэ өдрийн сонинд ажиллаж байгаа хүмүүс одоо нар салхи үздэг ч юм уу тэрийг хаачдаг хүний эрх одоо боогдуулж байгаа асуудал. Тэгээд энэний цаана бас мөнгө, эрх мэдлийн одоо тийм сүр хүчнийг илтгэж харуулж болохоор тийм зураг байна. Тухайлбал одоо энэ 4 дахь засаг болсон өдрийн сонин маань энийг болиулж чадахгүй байна гэдгийг л тэгэхээр бусд нь яах вэ? За та бүхэн зургийг харж байна. Эндээс юу хэлэх юм бэ гэхээр энэ бол замын хөдөлгөөнийг зохицуулахын тулд улаан шонг бол байрлуулсан. Тэгээ энд бол яг улаан шонгийн яг сүүлчийн үг ч юм уу тийм зүйл хэлхийг хүссэнгүй. Ер нь бид дүрмийг баримталдаг байя, хуулийг чандан сахидаг байя гэж хэлэх гээд. Тэгээд хоёрдугаарт нь иргэд өөрсдөө бусдаа сайн сайхан зүйлийг хүсдэг, маш олон зүйлийг хүсдэг. Тэгсэн гэрнээ өөрсдөө бол ингэж их тийм хариуцлагагүй, бусдын бүтээсэн зүйл бол ингэж ийм байдлаар ханддаг. Нөгөө талаас бол юу гэдэг чинь утааны асуудлыг бол улс төрчид бий болгох юм шиг, хогийг улс төрчид ууталж автрал асгацдаг юм шиг хандаад байдаг. Яг үүндээ бол бүх асуудал иргэдээс өөрсдөөс нь шалтгаалж байна гэж хэлэх гээд байгаа. Дараагийн нэг зүйлний үг тэгвэл дүрмийг сахиснараа дүрм сахисан хүнд илүү боломж олгодог тийм нийгмийг л би хүсэж байгаа. Дүрмийг яг одоо бол дүрм сахисан, хуулийг сахисан, шудраг байсан зарим тохиолдолд их буруу юм шиг харагдаад байдаг болчихсон юм асуудал байгаа. Хоёрдугаарт нь бол ер нь алийг нь зөв гэх юм, алийг нь буруу гэх юм тэр нь тодорхойгүй бид нар ийм нийгэмд амьдраад байгаа. Зөв буруу нь ялгагдахгүй, сайн муу нь мэдэгдэхгүй саарл нийгэмд амьдраад байгаа. Тийм учраас өнөөдөр ерөнхийлөгч нь ял өгч хад ерөнхий сайд нь хамтран ажиллах гэрээ байгуулж идэг. Тэгээ алийг нь зөв гэж ойлгох юм. Би өнөөдөр өмнө гомгоос оролцож байгаа тэнд байгаа хүмүүсийг иргэд хууль бус үйл ажиллагаа хийж гомдол гаргасан хүмүүс очиж шалгаад огт ямар ч буруугүй юм байна гэсэн тэгээд алийг нь зөв гэх юм. Тэгээд зөв буруу нь мэдэгдэхгүй бид нар ийм нийгэмд амьдраад байна. Ямар тач дүрмийг сахиад хуулийг чандлан сахиснараа тийм хүмүүст илүү их боломж олгодог нийгэм бол тон утахгүй юрнэ гэдэгт би итгэлтэй байгаа. Баярлалаа. Хотын гудамж сайхан, цэлгэр хөгжиж байна. Сайхан байна. Гэхдээ цаана байгаа 10 гаруй дэлгүүр байгаа. Шин зуун гэсэн нэг л Монгол нэртэй. Бусд нь бүгдээр англиар юм уу гадаадаар Япон ханзаар янз янзаар бичигдсэн байгаа. Өнөөдөр бид нар хэний хотод амьдраад байгаа? Хаана амьдраад байгаа? Хин юм? Монгол хүн монголоор бичиж, монголоор ойлгож, монголоор байх нь зөв баг. Магадгүй энэ их дэлгүүрийн гудамж байсан учраас жуулчдад үйлчлдэг байж магадгүй. Жуулчд бол өөрийн оронд байж байгаа энэ бичиг соёлыг за яг нэрний хувьд анзаараад ордог байж магадгүй. Анхаарлаа төвлөрүүлээд тэрлөө эн чинь нэг арай нэг содын юм байна да. Магадгүй монгол бичгээр каллиграфаар бичээд тавьсан байх юм бол энэ юу гэж байгаа бол гэж анзаарч иж магадгүй. Тэгэхээр энэ бол магадгүй байж магадгүй. Асуултын тэмдэг. Энэ бол яг миний амьдарч байгаа байрны яг орцны үүдэн дээр би нэлээ ярилцлаа л да өөртөө. За чи сургууль сурд юм уу гэсэн чинь би сурдгүй маа. Тэгээд нөгөө сургуульд явах цаг нь болцсон байхад энэ хүүхэд ингээд хүлээ тухтааж ийж чадахгүй 1 метр 3 уртааш бол 3 метр. Өргөн нь бол 1 метр гарантай л байгаа. Хүлээ ингээд тухтааж жийж чадахгүй ингээд атиичсан унтж байгаа байхгүй юу. Тэгээ ингээд одоо бол сэрүү орцны цагт ингээд хаалга нь ингээд ерөнхийдөө онгорхоо ямархуу байдалтай байсан мэй гэдэг энэ зурган дээр харж байгаа. Тэгээд эндээс би юу хэлэх гээд байна гэхээр миний нөгөө бидний юу хийх гээд бүтээх гээд байгаа нөгөө Монголын төлөө гэ яриад идэг юм чи ерөөсөө л хүндээ байдаг. Ерөөсөө Монголын үнэт баялаг өөрөө хүн. Бид нар юуны төлөө энд нэгдсэн? Хүнийхээ төлөө. Тэгээд бид нар хий бүтээ гэж ярьдаг энийг өөрчлөх хэрэгтэй. Энэ өөрөө хүлээж ич чадахгүй байхад дээгүүр нь хүмүүс ингээл шатан доогуур амьдарч байгаа. Хүлэн доор нь ингээд дээш хараа хөвдөж байгаа. Үнэхээр энэ монгол хүн бол юм инэлтэй харагдчихсан. Тэгэхээр бидний зорилго энэний төлөө байх хэрэгтэй юм шүү гэдгийг та бүхэндээ бас уриалж хэлмээр байна. Ивент тэтгэгч дэлхийд танигдсан Монгол брэнд гоё. Ивент тэтгэгч цэвэр агаарт эрүүл амьдарцгаая шин налай хороолол. Монгол ашиг байгалийн мөнгө.
Намар өвлийн шин загварууд худалдаанд гарлаа. Наран мандах зүгт цэврэг арт эрүүл амьдралын тав тухыг бүрдүүлсэн иж бүрэн 6,000 айлын шин налайх цогцолбор хороолол таны гэр бүлийн амар амгалан аз жаргалт амьдрах бүхий л таатай орчин болох ногоон байгууламж, сургууль, цэцэрлэг, бүх төрлийн үйлчилгээний төвүүдийг нэг дор бүрэн шийдэн танд хүргэлээ. Цэврэг арт эрүүл амьдарцгаая. Дэлмэн констракшн шин налайх хороолол. Хонконг шууд нислэг Аз дахь олон улсын санхүүгийн томоохон төв өрн дорны соёл иргэншлиг хослон агуулсан Зүүн Азийн бар улс Хонконг Бодлоо 8 урлаг соёл аялал жуулчлалаараа дэлхийн сая хүмүүсийн зорчих дуртай газрын нэг Хонконг руу та тогтмол шууд нисэх боломжтой боллоо. Хүннүү Air. Эргчлөөг хамгаалах арчлалын үнэт зүйлсүүдийг сурталчлах нь миний амьдралын хэв маяг юм аа. Дэлхийн иргэн Монгол улсын иргэн баяр сайхны тэгш жаргал байна. Тэгш хинтээ жаргацгаая. Миний улс төр бол өөр улс төрөө гэж хэлсэн. Дэлхийд авилгаараа 2-дугаарт орж байна гэдэг бол асар том эрхчлөөний асуудал байна гэсэн. Тэгэхээр үүний төлөө бид юу хийх вэ? Улс төрд бол өнөөдөр манлайлал зайлшгүй хэрэгтэй. Миний улс төрд одоо илэрхийлэх гээд байгаа шийдэл бол яг энэ шийдэлтэй тун адилхан тийм намын платформ байгаа байхгүй. Баяр сайхны тэгш жаргал Монголын цахим ардчлал намыг үүсгэн байгуулагч англи хэлтэй Waypoint хязгаарлагдмал хариуцлагатай компани ерөнхий захирал Vitwise компани дэд захирал. Ирээдүйн айл өвчигдөр эхэлж гисэн. Тиймээс зориг тэмүүлэл хүсэл мөрөөдөлтөйгөө ажиллацгаая залуусаа. Баярлалаа. За Болдоотрын мандуул Арангаа аймгаас хүрэлж ирсэн. 2-р шатанда эсэнийхээ дагуу нэг ажил хийсэн л дээ. Дараагийн удирдлагууд манай аюул их дэмжиж байгаа. Манай төсөлд оролцож байгаагаа Сангийн яамны Батгуул гэдэг залууг ажиллаас нь халсан. Нэлээд олон хүмүүс халагдсан. Таавал азтай том дэмжлэгтэй. Би болохоор бусад оролцогчдоос ялгарх онцлог маань энэ ахгүй. Хүмүүсийг оролцуулна гэдэг чинь өөрөө маш том чанартай зарчимтай том арчлын нэг том суурь зарчим шүү дээ. Залуучуудыг идэвхжүүлэх тийм арга хэмжээ үйл ажиллагаанууд болохгүй байгаа. Тэр сонирхлыг нь татах. Тэгээ орон нутгатаа очиж ажиллаа л хийдэг. Тэгтэл одоо тийм оролцоо тал дээр бусад нийгмийн оролцох тал дээр айгуу жоохон зэвэрсэн. За бүлэг сонирхлоор нь игдүүлсэн тийм арга хэмжээний зохион байгуулна гэж дотроо бодолтой байна. Болдоотрын мандуул Архангай аймгаас оролцогч сэтгүүлч мэргэжилтэй бакалавр зэрэгтэй англи хэлтэй Архангай аймгийн засаг даргын тамгын газрын хэвлэл мэдээллийн ажилтан Архангай аймгийн 2012 оны шилдэг залуу сэтгүүлч Монголын залуучуудын албаны тэргүүний залуу алтан медаль. Улаанбаатарчууд бидэнд эргэлзэх цаг алга энэ хിവэрээ үлдэх бодол бүр чалгаа. Хэрвээ Улаанбаатарыг Утаанбаатар гэж харах юм бол би Ухаанбаатар болохын төлөө би дүрлэж чаднаа. Баярлалаа. За ганц ухаанаа гэдэг энэ ч мэргэжилтэй. Зөвхөн тангараагаар тогтохгүй энэ бол маш ёс зүйн асуудал л да. Эрүүл мэндийн салбарт бол харьцангуй хүмүүс сэтгэл дундуур явж байна. Энийг менежмент дутаад байна уу? Яг юу дутаад байгаа юм бэ? Нийгэмдээ сайхан харагдал та. Эрэг хандлагыг бүтээгээсэй гэсэн маш олон бодолтой юм да. Юунд одоо юу гэдэг шинжилэл хийх болоод энэ төсөл орж байна да. Эрүүл мэндийн салбарын хүн яагаад өнөөдөр ингэж улс төрийн шинэ манлаа гэж гэдэг шоунд орж ийн вэ гэв мэдцлийн ширээний ард зогсох юм бол 2-3 хүний ард зогсно. Би насаараа ингэж ажиллахад л би хүн болгонд хүртээмжтэй тэр хүмүүст үйлчилж чадахгүй ч магадгүй. Хэрвээ эрүүл мэндийн тогтолцоонд өөрийнхөө санаа бодлогыг оруулаад энэ тогтолцоог сайжруулах талаас авч үзэх юм бол миний тэр хүрч чадахгүй ч юм уу маш олон хүмүүсийн үсэн эрүүл мэнд ирэх ашиг байгаа л да.
Норов самбуугийн ганц үг Бүгд найрамд Хятад ард улсын анагаах ухааны их сургуулийг хүний хэмч мэрэгчлэр бакалавр зэрэгтээ төгссөн. Ач анагаах ухааны их сургуулийн магистрант, Инстил компаниг үүсгэн байгуулагч, GCI Монгол байгууллагын өдөрдох зөвлөлийн гишүүн, Бүгд найрамд Хятад ард улсын боловсролын яамны шилдэг төгсөгч гадаад оюутан, өргөмжлөл хүртсэн Ширхэг утга хууль зүйн сургуульд эрх зүйч мэрэгчлэр суралцж байна. Өнөөдөр төсвийн нэгж төгрөг эрх мэдлийн гараар уус ёсгүй. Өнөөдөр төсвийн нэгж төгрөг хий хоосон үргэлжлэн байдал хөрөнгө оруулалт болох ёсгүй. Манай төсөлд нэлээд олон технократ хүмүүс оролцож байгааг нэг нь бол яа тогтун. Энэ технологийн дэвшилтийн манай улс орны хүслийн нэг хурц сур юм аа. Төсвийн нээлттэй ил тод байдлыг иргэдийн оролцоотойгоор бий болгоё. Амьдрал дээр одоо програм хангамжаар тэр бүхний шийдээд бүр эхлүүлэе гэж. Сүүлийн жилүүдэд энэ IT-ийн хөгжил болоод үүдийн улс орнуудыг ерөөсөө дэвшүүлтгүү гин шалгаж байгаа гол одоо юм шалгуур болчиход байгаа шиг байна. Монголд одоо програм хангамжийн компаниудыг яг стартап гэж яриад байна шүү дээ. Дөнгөж гараанд нь ингээд өлгөөд авах тийм хөрөнгө оруулагч нар хэрэгтэй юм л да. За бид үнэхээр талгуутай юм байна. Тэгвэл энийг одоо яг энэ инновашн болгож хувиргах ч юм уу, баялаг болгож хувирахад л зохион байгуулалтын чанартай зүйл хэрэгтэй юм гэж яг байна шүү дээ. Хөрөнгө оруулагчид нь хүлээж хүмүүс биенээс өрсөж тэрийг одоо тэр санааг авах уу гэж тэнд дайм болж шүү дээ. Тэгэхээр 2040 он гэхэд бид нар тэргүүлэх салбар мэдээллийн технологи байна гэж мөрөөдсөн. Өнөөдрөөс эхлээд Монгол компаниудтай бид нар бодлогоор тендерүүдийг IT-ийн тендерүүдийг өгж эхлэе. Монгол улсын хөгжлийн хурц суур мэдээллийн технологи. Инх тайрны тогтун Цөмийн технологич мэрэгчлэр бакалавр зэрэгтэй англи хэлтэй Novosoft компаниг гүйцэтгэх захирал Монголд анх удаа үүлэн тооцоололт суурилсан санхүү бүртгэлийн системийг үндэслэгч. Энэ зургийг болохоор сонгон архын дүүргийн их нарангийн дунд буудал гээд буудал дээр нүүрс зардаг ийм хүүгийн зургийг авсан байгаа. Тэгээ ярилцах хугацаанд нөгөө хажууд нь зөндөө олон хүмүүс ингээ нүүрс зараад байж байгаа хгүй. Тэр хүмүүсээс хүмүүс очиод тасралтгүй нүүрсээ аваад байгаа 10-20-оор нүүрс аваад энэ хүүгээс болохоор намайг очисон хугацаанд нэг 2 хүн нүүрс авч байгаа хгүй. Тэгээ энэ хүү болохоор хэлэхээр намайг ингээ жижиггүй учраас миний биемэн жижиггүй учраас дийлэхгүй гэж бодоод машиных нь арын багажинд нүүрс хийж өгөхгүй гэж бодоод хүмүүс надаас нүүрс авдггүй маа. Уг нь би дийлэн штэ гэд. Айгүй хөөрхөн тэгээ хэлэхэд нь үнэхээр миний зүрх өвдсөн. Тэгээ монголчууд ард түмэн маань өөрснөө энэ хүүхдийн хүнд хөдөлмөр эрхлэлт энийг яах вэ гэж дээшээ яриад идэг. Тэгсэн хэрнээсээ тэрүүгээр өнгөрч байгаа хүмүүсээ үнэхээр энэ хүүхдийг анзаарахгүй байгаа. Тэр хүмүүсээс би таны нүд чинь сохорсон юм уу, сэтгэл чинь сохорсон юм уу гэж асуумаар санагдчихсэн тэр үед. Тэгээ нөгөө төр засгийнхан болохоор ард түмэн шаардлага тавьдаг төр засгийнх нь нэг цаасан дээр нэг бичиг гаргаал нэг ингээ цаасан дээр шийдвэрлэждэг. Энэ хүмүүс энэ хүүхдийн төлөө яг юу хийгээд байгаа юм бэ та бүхэн? Энэ асуудлыг шийдвэрлсэн үү? Эсвэл бол энэ хүүхдийн хөдөлмөрийг үнэлээд байгаа мó гэж бас асуумаар санагдчихсэн. Тэр хоёрын хооронд тэмцэл болоод өрнөөл ингээл хөөрхөн шоу явагдаад ард нь нөгөө хүүхд нүүрсээ зарсан хэвээрэл үлддэг. Энэ бол Монголын эмгэнэл. Уучлаарай. Энэ хүүхдэд боломж байхгүй. Энэ бол Монголын эмгэнэлээ гэж тагч хэлмээр байна. Би өөрөө зураг дарах сонирхолтой, мэрэгжлийн мэдлэлтэй сонирхож байгаа. Тэгээд зураг авахдаа гол нь юу гэж бодсон гэхээр миний зургийг хүмүүс тайлбаргүйгээр ойлгох ёстой гэдгийг. За энд хог байж байгаа. Дээр Монголд үйлдвэрлэл өгж байна, тийм ээ. Бид нар өнөөдөр юу үйлдвэрлээд байна? Монголчууд бидний хамгийн сайн үйлдвэрлэж чаддаг юм одоо хог юм уу гэсэн санаа гарах гэж байна. Хоёрт бол хогон дээр байгаа энэ цаасаа харьцаг эдрийг ингээ сайн харах юм бол хятад бичгтээ ер нь Монголд үйлдвэрлэсэн юмны хог бол энд байхгүй. Тэгэхээр бид нар хэрэгцээг бол импортын бараагаар хангаж байна. Тэр гаргасан хогоо бид нар хаана яаж хийж байгаа? Энэ бол хогийн цэг биш шүү дээ. Тэгээ миний төсөлд орж байгаа одоо орохдоо дэвшүүлсэн үрээ бол үйлдвэрлэл сурья, үйлчлэл сурья гэдэг. Тэгээд тэр зорилго ураагаа ч гэсэн бас энэ зургаараа илэрхийлэхийг хүссэн юм аа. Бид бүхэн Монголын ирээдүй болсон энэ бяцхан хөөрхөн хүүхд харж байна. Сүүлийн үед нийгэмд тийм үү ялангуяа гэр бүл салалт бол маш ихээр байгаа. Бид бүхэн мэдж байгаа, мэдрэгдэж байгаа, харж байгаа. Энэ бүхний ард бас юу гэдгийг салаагүй ч гэсэн маш олон гэр бүлүүд гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зүйл үнэхээр өртөөд байна те. Тэгэхээр энэ хүү магадгүй ээж аав нь те салсан үнчин үнэхээр аав ээжтэй хайрлуулж эрхлүүлж тоглож явах энэ насны дээрээ ингээ байж байгаа. Магадгүй
аав ээжтэйгээ байгаач гэсэн тодорхой хэмжээний гэр бүлийн хүчирхийлэл бас байгаад байна. Энэ нийгэмд ингээд харагдахгүй мөртлөө тэр гэр бүл дотор тийм хүүхдүүд юм байгаад байна гэдгийг би энэ зургаараа илэрхийлэхийг хүссэн юм. За тэгэхээр тийм ээ залуучуудаа уриалахад ерөөхдөө хүүхдийн эрхийг бүгдээрээ хүндэтгэж, за дээрэс нь иргэн бүр хүүхдэд хайрлая, иргэн бүр заа гэж хэлээ. Энэ хайрын бурхтаа хайрлаж хүндэтгэж хохирогч битгий болгоосай гэж өсөж байна. Тэгээд энэ хүүхдийн гунигтай царайг бүгдээрээ байнгын инээмсэглсэн юм царай болгож хувирахын төлөө хамтдаа ийм дүр зураг олж харлаа. Холын зориг үгүй аваас ойрын зовлон оршно гэж сууд бүгд эзэн Чингис хааны минь бэлэг сургаалд хэлсэн байдаг. Аливаа нийгмийн гэрлэгийг өөрчлөх хүчин залуу үе байх ёстой. Залуучууд эх орныхоо төлөө сэтгэлтэй, зүтгэлтэй байх ёстой. Харамсалтай нь бидний ихэнх нь унтаа байдалтай идэхгүй, магадгүй ойрын зовлондоо түүхсэн байдалтай инхүү сууж байна. Бид эх орныхоо эзэн хүчтэй Монголынхоо төлөө, ирээдүйнхээ төлөө асцгаая залуусаа. За энэ тэр доор төв зам хөндлөн гарч байгаа. Энийний цаана бол төвийн шугам ирсэн байгаа. Энээс наашаа нэг 100 м татхад л цэвэр усны шугам хүрээд ирнэ. Хэрвээ цэвэр усны шугам хүрээд ирсэн бол энд байгаа айдууд ерөөсөө ингэж зөөврийн ус авах шаардлагагүй. Өнөөдөр бид нар 21-р зууны соёл түн төрөлхтөнд амьдарч байгаа шүү дээ. Тэг чинь улсын нийслэлдээ зөөврийн устай ингэж амьдарч байгаа. Цаана байгаа усыг аваад ирэх боломж байтал авчирж өгөх сонирхолгүй шүү дээ. Шийддэг хүмүүс нь авчирж өгөх ерөөсөө сонирхолгүй. Ганц одоо цэвэр усны дутагдал биш. Нийгэмд шудраг усны цэвэр ус дутагдж байна. Шудраг усны цэвэр ус. Шудраг усны цэвэр усыг түгээхийг хүсэхгүй байна. За тэгээд шудраг усны цэвэр усны төлөө хэн эрэл хийлдэггүй гэхээр нийгмийн дандаа залуу хэсэг шудраг усны цэвэр усны төлөө эрэл хийлдэг. Тэдний одоо хүчийг хүрэхгүй байна. За ийм одоо тайлбарыг одоо хийх гэсэн. Тэгээ ямар эрсдэлтэй замаар ингээд усанд явж ин тэгсэн мөртлөө ийм том тэрэг түрээд тэгээ дүүгээ дээрээс суулгасан бас явж байгаа зү. За баярлалаа. За өнөөгийн нийгэмд манай улс төрчид маань дээрээ бодлого ярьж талцаж өчнөө юм болж улсаа хөгжүүлнэ гэж ярьж байгаа. Гэтэл өнөөдөр яасан бэ? Бидний үр хойч ирээдүй маань ийм л орчинд өсөж тоглож торинж байна. Энэ хүү бол одоо нэг удаагийн хоолныхоо хэрэгцээг хангах юм дэлгүүрээс аваад буцах замдаа л зүгээр савгүйтэл тоглоо явж байгаа. Бид нар өнөөдөр ийм дүр зургийг ганц энэ зургаар биш олон өдөр хараад өнгөрөөд явж байгаа. Гэтэл ийм орчинд өсч торинж байгаа хүүхд өнөөдөр яаж өсөх вэ? Бид ирээдүйн хойчоо ийм нийгэмд өсгсөөр байх уу? Улс төрчдөө залуучуудаа, манлайлагчдаа нёгийг бодож шийдвэрийг хурдан гаргаж ажил хэрэг болгоцгоё. Та бүгдийг харж байгаа. Энэ насан дээр бүгд хүсэл мөрөөдлөөр дүүрэн байдаг. Миний ч бас мөрөөдөл байгаа. Энэ насан дээр би Монгол улсын ерөнхийлөгч болно гэж зохион бичдэг бичижсэн. Би та бүхэд энэ хүүхдүүдийн адил нэгэн хүүхдийн хүсэл мөрөөдлийг ярьж өгье. Тэр бол миний охин Батэрдны оюун сувд. Өнөөдөр шатраар хичээлдэг л дээ. Аас твд хошоо хөрөл медальтай Монгол улсын шилдэг хүүхд. Тэр хүүхд юу ярьж байна? Аава. Би тархины мэс засалч болёо. Тэгэхдээ та Монголынхаа хамгийн сайн сургуульд намайг сургаарай. Эцэст нь би танд Харвардд тэтгэлгээр би сурья гэж. Энэ хүүхдийн хүсэл мөрөөдөл энэ хүүхдүүдтэй мянган хүүхдүүдийн хүсэл мөрөөдөлтэй адилхан дуу хоолой надад сонсогдож байгаа. Мэдээж хүүхдүүдээрээ бахархдаг аав ээжүүд зөндөө байгаа. Гэхдээ төр нэг бодлого дутуу алдаатай. Тэр нь юу вэ гэхээр 12 дугаар ангиа төгсөө хүүхдүүд маань нийгмийн амьдралын боломжгүйгээс хамаарч гудамжинд хуваараа хөдөлмөр эрхлэгч юу таарлцсан эсвэл гэртээ сууж байна. Гэтэл хүүхдүүд дотроо тийм мэрэгжилтэн, тийм одоо багш эрдэмтэн болёо гэж хүсэж мөрөөдлөө биелүүлэх боломжийг төр бий болгоё. Энд би хүчтэй дуу хоолойгоо өргөхөөр энд зогсож байна. Анхаарал тавьсан баярлалаа. Ерөнхий сайдаар нэгэн цагт ажиллаж ирсэн Чингис хааны одонд Думаагийн Солонгоо хүрцээрсэн байна. Бүгдээрээ хүлээж авъя. Сайхан намарчж байна уу? Намарцгаад байна.
Шин өглөөний нарамандла шинхэн цагийн өрөнд дэлгэрлээ Сарол сайхан миний Монгол сайн цагийн учрал хийлээ Сарол сайхан миний Монгол сайн цагийн учрал хийлээ
I'm in Hong Kong.